залуучуудаа юу ацгаана? Би өнөөдөр Santa Barbara-аас Los Angeles руу явж байна. Өдрийн 12 цаг өнгөрч байна. Сайхан нэг 20 минут юм гэрээсээ гарсан. Энд чинь үер болсон учраас урдны зам хаагдсан. Тэгээд Los Angeles руу шууд доошоо чигээрээ урдны замаар явахгүй дээшээгээ явж бүр тойрж өөр зам урдны зам руу ороод тэгээд тойрж явж байна. Ихэвчлэн Los Angeles руу нэг төвжрээгүй бол нэг цаг учраас нэг 2 цаг 30 минутын орд очдог. Тэгээд ингэж тойрж явж байгаа учраас 4 цаг 30 минут явна гинэ нэг талдаа. Монголоос манай Mongolian Family гэж цамцыг захиалсан хүмүүсүүдийн захиалгуудыг Los Angeles-д очиж авчиж хүргэж өгөхгүй явж байна. Nara маань цэцэрлэгтээ явсан Marla гэртээ сайхан амарч байгаа. Тэгээд нэлээд яг удаан машин бариа явах нь тэгээд сайхан дахиад үгүй дөө. Одоо 4:30 болж байна. Бараг 4 цаг гарan гэрээсээ гараа машинаар явж арай гэж нэг юм лейт хурж ирлээ. Одоо ачаага өгөх ачааны газараа ирсэн байна. Энэ аваа хүн дэш. Бид нар тэн IKEA-гийн ууд их аминд орж байна. Гэртээ юм том уудтай авах зүгээр баахан том юм чихээд аваа гэж байгаа амар. Alright, юм уу дэвгээ. Зайсан нэгчээ. Загар цаавал. Хойлоо чинь ойдэж байгаа. Маань ч автаа. За дан оё ирэндээ иржээ. 166-аар яваа. Хаагаараа тойрж. Тэрүүгээр нэг зам хаагцсан чи тэрүүгээр өстө битүү машин. Тэгээд заавал ийм хааг зүүгээр наашлах хэрэгтэйсэн. Харин заавал хааг зүүгээр л ирэх хэрэгтэйсэн. За оёгийн хийсэн алдартай шил. Marla оёгийн шилийг идчихэл надад хурж ирээл. Ёо, чи нэг оёгийн хийсэн шил шиг гоё шил хийгээч. За миний өдөр шил хийвэ. Тэгсэн чинь л та ингээл харбагцнаа л нөө оёг шиг биш ээ. Чи Нараг санаж байгаа мó? За дөрөв камер дэлж. Би санаж байна. Nara би чамайг санаж байна гэрээ. Nara би санаж байна. За. Наратай тогломоор байна уу? За. Би тань дээр авчи. За оёгийн алдартай магтаадсэн шүлийн идлээ. Наад чи биш шүү дээ. Биш юм уу? Биш. Наад чи. Яг гарын шүлэн биш юм уу? Нөө биш. Хөлийн шил. Хөлийн шил. Би хөлийн шил идэж амар дурлаад байгаа юм биш үү те. Тэгээ гарын шил яах юм бол Яах юм байгаас тэ. гарын шилийн идэх юм бол мажи баарыг за хоны их юм биш үү? Наад чи нэр бэби шил байхгүй юу? Оо за. Төшөө төгсөн. Төшөө хөхгүй. Гоё л шүү дээ. Наад хөлийн шил одоо сайхан байна. Үнэр та нар алдаг. Зэрхэн байна гэж. Монгол дайд ихэр юм гоё. Уузаар дайлаад, ногоотой шилээр дайлаад. Стогой Монгол дайд ирэх. Ядаргүй найзууд ирэх бүр гоё. За тэгээ сайхан бууз идээ тий. Шинэ жилээр нөх байсан гэхдээ. Гоё тий. Бид нэр дээр 12 сарын 24-нд цог нэг single ladies цог үзнэ гэж хэлсэн шүү дээ тий. Тэгтээ өгч хийсэн байхгүй. Данч дээр хурж ирж чадаа гэдэг. Одоо л бэлгийн өгч байна. За найзтайгаа шинэ жилийн бэлгийг өгчлээ. Манай гараад иг. Гаргаж их юм уу? Маргаш уулзъя. Томоти байж гэрээ маргаш уулзъя. Баяртай тэнүнэ. Маргаш уулзъя.
А? Оо миний охин өмдөндөө шийдсэн юм уу? No, this an underwear. Оо бандажиндөө шийдсэн юм уу? Yeah, on my desk. Оо. Desk. Оо тийм үү. My pink desk dry, Daddy. За. My pink desk dry. За. Нара аав нээжтэй нэрээ. Яа, гэрт талах байгаа байлгүй хаа нэ? Гэр талах дуусчихж магадгүй бэбийн талханд явлаа заяа. Okay, you will get the joke later. Надад сайхан хоол идчихээ, сайхан юм ярьж агаад шинэ жилийн бэлгийн өгчөө сая гараад ирлээ. Тэгээ би та бүхэндээ нэг багын найзынхаа нэг хөгжилтэй явдлаас ярих гэж бодлоо. Манай цэлмэг гэдэг найз манай хажуудлын байранд байдаг байсан аахгүй тэгээд бид нар бүгдээрээ орой тэгээд бөөнөрөө цуглараад гадуур гараад за яах вэ гэж бөөнөрөө цуглараад байж байхад тэгээд манай тэр найзын эйжент заримдаа орой гаргадаггүй байсан юм байна л да. Тэгээд орой гэрээсээ гарахын тулд аврага яадаг байсан гэхээр ээжтэй би талханд гарч ирээ манай талах байхгүй ингээд орой гарангуудаа уцмуцаа ундраагаа тэгээд тэр чигээр алга болдог байсан бидэртэй нийлээд маргааш шиглэнтэй аврага дэлгүүрөө онгонгот талах сугандаа хийцээ гэлгөө ингээд яваад ордог байсан. Тэгээ бид нэлээд удаад ихсэн манай найз. Тэгээ тэрнээс биш бид нар дандаа бөөнөр нийлж шаад цэлмэг талханд гарлаа. Гэхдээ арайж талхаж нь муудлаа гэдэг дандаа найзаа даавдаг байсан. Тэгээ би бүр өнөөдөр талханд юмар санагдаад тэгээ цэлмэг болд юм уу? Манай нэг найз late хурж ирээ уулзъя гэдгсэн чинь Big Bird байж ийн гээд өнгөрсөн жил Marla битээр явж цанаар уулгасан газар. Тэгээд жил гарын цас хараагүй тэгээд очиж сайхан цасн дээр тоглож байгаа хурж ирд юм уу гэж бодоо. Гэтэ би цэлмэг шиг хийхгүй шүү тэр чигээр явж байгаач манай Marla бол мэдж байгаа. Marla хэлсэн мөн би яв цанаар уулглаа гээд. Тэгээд Marla Nara гэртээ сайхан байгаа сайхан ярьсан. Тэгээд Nara бүжигээ хичээлдээ явчаад ирж ирсэн. Яа, тэгээ одоо Big Bird руу явж байна. Бич цасн дээр тоглоно гэсэн чинь гоё сэтгэл хөдлөлөө давглаад явж байгаа. Аа тэгээд Big Bird руу явцгаая. Хэдэн цаг болжээ? 10 цаг 34 минут болжээ. Дөнгөж цаг Big Bird хурж ирлээ. Амар хүүтэн байна. Сая машин дотор явж байхад 34 Fahrenheit гэж хэлсэн. Сая энэ уулын өөдөө ингээд нэг дэшээ яваал нэг доошоо өгсөөл тэгэл ингээд мушралдаад ингээд яваад гэсэн чинь дотор мөх харчлаа. Бүр галзуу уулган дээр суугаа явцсан л юм шиг. Амнаас уур гарч ийн харж байна. Хэдэн цаг болж байгаа. Оройн 11:37-д бид оройны хоолоо идчихэ. Ийм орой ирнэ хоол иддэг л гэдэгтэй байсан. Билээд өдөржингөө замд яваад амар үлсээд эсвэл билар тоглож байгаа ч одоо хоол идчихээд тийм амарглаа. Бид гороо Умбагийн гэрт нь хүрээд ирсэн байна. Туслангийн байранд нүрээд ирсэн байна. Монгол айл болохоор гоё Монгол ширээ автомобильтайгаа гоё харагджээ. Ийм ширээ аргаагүй утцсан байж шээ. Өнөөдрийнхөө влог ингээд дуусгая. 18 цаг сэрүүн байчлаа өнөөдөр. Ингээд хуудаж амраад маргааш сайхан гулж молгож байгаа. Тэгээ өдрийг сайн 100 танк байлаа. Тэгээ дараагийн влог дээр уулзцгаая. Түр баярлалаа. Шөнийн 3 болж байна. Боб битээр сая гарч
Одны зураг аваад тэгээ явж байна. Одоо унтах гай явж байна. Унтаад унтаагүй лээ.